Хай манайхан орой мэндэ. Яга орой мэнд гэж юу? Яагаад гэвэл найз нь дөнгөж ажиллаад харж орж ирчээд шөнийн 1 цагт энэ хүү бичлэгийг эдит хийгээ сууж байна. Харж байгаачлан ээжтэйгээ хамтдаа анх удаа гүзээний буузыг хийсэн. Хамтдаа ч гэж дээ. Яг үнэндээ ээж маань 99,999-ийг хийсэн. Миний хувьд бол 0,1% нь бол гар бие бол оролцсон байдгийм. Ээж маань махаа жижиглээд, амтлаад, бадлаад, алгадаад ийсэн. Тэгээд тагалсан л та. За тэгээд үндсэн үйл ажиллагаанд орсон, шимэгсэн, боосон. За бидэнд бол одоо ээжийн бууз ажиллагааг ямар процессд явж байгааг бол одоо ээж өөрөө харуулсан. Би зүгээр суучнаас үлгээд суу гэдэг нэг хайрыг өөрийнхөө аманд хийсэн. Тэгээ гинт ээжигээ санаад төрүүлсэндөө баярлалаа ээж. Урыг гэдэр гэсэн чинь нэг гэдэг болсон миний хүү амаа өдлөчс гараа өдлөг ээжтэй тосол гээд надаар болгосон. Тэ үргэлжлүүлээд ээж маань ногоон сонгоо угаагаад тэгээд ясны шүлэнд бол одоо буузуудаа хийгээд ногоон сонг улаан жинжүүг хийгээд битүү чанагчаа тагалсан байгаа. За бүгдэнд нь хайртай шүү гэж энэ харсан баг тий. За тэгээд ерөнхийдөө бол хоол бэлэн болсон, тавгалсан, гайхалтай харагдсан. Би бас өнсчээсэн. Тэгээд ерөнхийдөө бол одоо хоолоо идэн хамгийн гайхалтай нь юу гэж бичлэгээ хийгээд дууссныхаа дараа яг үүндээ миний хоолоо бичгтэйгүй байсан болохоор энэ хүү бичлэгэн дээрээ ингэж дуу оруулах санааг бол гаргаж ирээд хийж байгаа юм шүү. Та нар минь бас зүгээр ойлгоорой. За тэгээ орой бас үзчихвэл уучлаарай ингэж бас хоол идэж байгаа тийм ээ. Энэ юу түрхэд ийн гэж юу? За энэ бол манай ээжийн хийсэн ажика соус, Кавказын бүс нутаас гаралтай халуунагаа тул соус байхгүй юу? Ажиргалын хамт гэдэг нь баг энэ баха тий. Хоолнд ингэж дурлалдаг шиг дурлалт нэг ингэж хандаасаа тий. За тэгээд өгөрцөөгөө нэг хазлаад дараа нь төмсөө нэг зажлаад дахиад өгөрцөөгөө нэг хазлаад үзэгчдтэй гүзэнд боосон буузааг үзүүлбэр санагдаад дундуур нэг сайхан зүсээд ажиггаа түрхээд ардаас нь дарсан өгөрцөөгөө нэг хазалчаад бишээ дүүфэг адалсан юм байна. Тэсэхгүйнээ твчихгүй ингээд шууд хазлаад дахиад өргөжлүүлээд идээд л байсан л та зүсээд л идээд л ажиггаа түрхээд л амт бол тэгээд ярих юм байхгүй. Хөх болгоны оронд хүүхэд байхдаа очсон юм шиг л тийм ажиргалтай мэдрэмжийг бол хамтлуулж исэн л та. Яг үндэ би хөх болгоны оронд очиж байгаагүй. За тэр ч яг хөө тэг гүзэгээ барьж аваад хажуу талын өгөрцийн соуснд дүрээд л ямар амтрах идэж байгаа юм бэ бурхан. Би бүр сүулдээ өөрөө ч үсчихлөө. За ингээд ерөнхийдөө энэ удаагийн бичлэгийг л ингээ өндөрлөе дөө. Тэгэхгүй бол одоо хар шүн ходоод хонхолцоо та ядаж дотоодыг хонхолцуулаад өөрөө ч хонхолцоод байлангаа аллаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл түрээштэй хортой шүү. За тэгээд бүгдэнд нь та бүхэндээ хайртай шүү гэдэг үгийг илэрхийлээд энэ хүү бичлэгийг дуусгая.